За сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжigэй. Бидний мартаарай. Ингээд кинонд орцгоё. Хятад гаралтай бяцхан охин Жэди Ван Америкийн нэгэн гудамжинд сурталчилгааны самбар дээрх цагаан арист үзэсгэлэн тогтын зургийг бишрэн ширтэж буйгаар кино эхэлнэ. Энэ бол түүний Америк сургууль сурч буй анхны өдөр. Аав нь охиныхоо айцыг үргээх гэж дуудуулж өгөн бүх зүйл сайхан болно гэж итгүүлэхийг хичээх боловч сургуулийн босго давхтал бүх зүйл өөрөөр эхэллээ. Хүүхдүүд түүнийг гадаад төрхөөр нь ялгарлан гадуурхаж бүр өдрийн хоолндоо авчирсан хятад хоолноос нь зэвүүцэн зүхтэн. Жэди дотроо маш их шаналж байсан ч оройн наавтайгаа уулзахдаа би олон шин найзтай болсон хэмээн нулимсаа нуун худал хэллээ. Харин түүний аав нь бусад цагаачуудын л нэгэн адилаар хар бор ажил хийдэг тул лууд завны баяраар ажиллах шаардлагатай болж гэр бүлийн уламжлалт баяр нь аавынхаа ажлыг хүлээсэн уйдгартай орой болон хувирав. Яг энэ үед Жэди ахлах ангийнхны төгсөлтийн үдшилгийг олж харлаа. Төгсөлтийн хатан хаан хэрхэн бүгдийн анхаарлын төвд хайр хүндлэл донд байгаа хараад Жэдид анх удаа би яг л ийм болох ёстой гэсэн атаархал төрхөнд. За эндээс олон жилийн дараа Жэди өөрийн төрлөг төрхөө нуухын тулд нүүр будалтад хит автсан ахлах ангийн сурагч болжээ. Тэрээр Оливия хэмээх алдартай инфлюенсер охиныг шүтэж түүнийг телевизийн шоунд орхоор болж хатан хааны судлаа орхисныг сонсоод өөртөө боломж гарлаа хэмээн баярлана. Мөн Жэди сошиал медиаг Ethnos хэмээх аппликейшн ашиглан өөрийн Аз төрхийг бүрэн цагаан арьсны төрхөөр сольдог фильтрт донтож эхэлжээ. Гэтэл гинтэл фильтр бүтээгчээс та шилдэг хэрэглэгч тул бодит амьдралаа өөрчлөх боломжийн эзэн боллоо гэсэн нууцлаг зурвас эрхэнтэр. Гэртээ тэрээр ээжийнхээ байнга л хэлдэг. Чи бодоггүй байхдаа л хамгийн хөөрхөнгийн үгнээс нь бүр залхсан шинжлэх харагдана. Мөн ээж нь эмээгээс нь уламжилж ирсэн банш чимхэх соёлыг зааж өгөхийг хичээвч Жэди үүнийг хоцрогдсон хэмээн ихэд дургуутдаг байлаа. Сургууль дээрэж тэрээр соёлоо нухын тулд ээжийнхээ хийж өгсөн хоолыг найз Брендадаа өгч орхив. Удалгүй сургуулийн од Оливия уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг түлэгдэлтийг мэдэр нэртэй челленж эхлүүлж багштаа мөнгө хандивлаж байгаа дүр эсгэн бичлэг хийлээ. Гэвч камер унтармагц тэрээр багштаа хандан илүү сайн уйлж жүжиглээч хэмээн тушаах нь түүний энэ сайхан сэтгэл зөвхөн лайкны төлөө гэдгийг илтгэн. Харин Жэди түүний бичлэгт орох гэж улайран гүйж очиход найз Брендан үүнийг арьс өнгөөр ялгарсан тэнэг хэрэг тэр цагаан охтын арьс түлэгтгийг манайхтай зүүрлэж байна хэмээн шүүмжлэнэ. Гэвч Жэдигийн ганц зорилго бол хатан хаан болох байлаа. Тэр одоо хятад дуунаас цухтаж өөрийн үндэс угсаагаа тэр чигт нь арчиж хаяхыг л хүснэ. Дараа нь Жэди ээжтэйгээ аавынхаа цэвэрлэгээ хийдэг нэгэн баян айлын хашид очлоо. Ийхүү баячуудын чамин тансаг амьдралыг харан биширцдал аав Рожер санамсаргүй нэгэн үнтэй вар унган хагалж орхихон тэр. Ингээд гэрийн эзэгтэйч бүр уурлан дахиад алдаа гаравал манай найзуудыг хинийдэн ч ажиллахгүй шүү хэмээн дээрэнгүйгээр загнахад Жэди ч аавынхаа өмнөөс ичиж үхэх шиг л болов. Мөн Рожерийн гар гүн зүсэгдсэн байсан ч тэд эмнэлэг явах мөнгөгүй тул гэртээ өөрсдөө ойхоос өөр аргагүй боллоо. Мөн аавынхаа энэ шархнаас болоод би ажиллаж чадахгүй. Миний ажлыг чи хэсэг хугацаанд орлож чадахгүй гэх асуултанд Жэди ч дурамжхан зөвшөөрөв. Энэ бол Жэдигийн хувьд хүсэмжит цагаан арьсуудын ертөнцийн ард байдаг гашуун үнэн болон өөрийнх нь гэр бүлийн бодит дүр төрх хоёрын анхны том мөргөлдөөн байлаа. Удалгүй Жэди нэгэн хачиргалтай зүй зүүдлээ. Тэр төгсөлтийн баярын тайзан дээр хатан хааны титмийг зүүн зогсох боловч толинд харахад түүний нүр хов хосон ямар ч төрөхгүй байхан тэр. Энэ бол тэрээр өөрийнхөө мөн чанарыг гээж буйн анхны тохио байв. Түүнийг сэрмэгц өнөөх фильтрийн компаниас ирсэн ээлжид сурвас манай хүнийг төгс төрх рүү уруу татсаар л. Сургууль дээрээ Жэди сонгуулийн сурталчилгаа хийх гэж оролдогч Брендагийн гайхалтай загварчилсан хуудсуудыг хинч тоож харсангүй. Ийхүү Жэди хатан хаан болохын тулд зөвхөн хичээл зүтгэл биш өөр дүр төрх хэрэгтэйг ойлголоо. Ингээд өөрийн хар үсээ шаргал өнгөөр будаад гэртээ иртэл ээж нь түүнийг хараад ихэд сочирдож бэлгийн тооллын шин жилээр баншаа хамт чимхээрээ химээ өөрийнхөө соёлыг авч үлдэхийг эцсийн удаа гуйлаа. Харин сургууль дээр Оливия Жэдигийн үсийг хараад магтсан ч Брендагийн хувьд энэ нь найзаагаа алдаж буй мэтэл гонигтай байв. Мөн Оливия Жэдиг хумс цаслын газар руу дагуулж явсан нь зөвхөн хятад хэлээр яриулж хөнгөлөлт эдлэхийн тулд л байв. Харин Жэди өөрийгөө ашиглуулж байгаагаа мэдсэн ч хатан хаан болоход Оливиягийн дэмжлэг хэрэгтэй тул бүхнийг твчин Оливия 1-7 хоногийн дараа хэнийг дэмжихээ зарлана гэж
мэдэгдэх үед Жэдигийн үсний угаар ургаж буй хар ус нь түүний нууц мэт харагдаж яг тэр мөчөд уцан үснийхээ угийг үнгүй эмчлүүлэх боломж бус ирлээ. Ийхүү Жэди зурвасын дагуу нэгэн харах үе сэжиг бүхий дэлгүүрт очлоо. Тентхийн ажилтнууд түүний нэрийг хэдийнэ мэдэх ба нууц хаалганы цаана орчин үеийн өндөр технологийн эмнэлэг өгтөв. Тэнд Жэдигийн өмнө доктор Вилли гарч ирлээ. Тэрээр өөрийгөө ч бас өнгөт арьстан байсан. Гэхдээ нийгмийн шудраг бус байдлыг ялахын тулд тэдэн шиг болохоор шийдснээ хуваал. За ингээд тэдний санал болгож буй зүйл бол ердийн мэс засал биш. Харин үндэсний өөрчлөлт хэмээн эсийн төвшний хувиргалт байлаа. Энэ технологи нь түүний арьсны нүүрний бүтэц бүр дуу хоолой хүртэл 2 цагийн дотор өөрчлөх чадaltaй. Гэхдээ бүрэн хувиргалт хийхэд насанд хүрээгүй тул эцэг эхийн зөвшөөрөл бас их хэмжээний төлбөр шаардлагатай гэлээ. Гэвч эмч Жэдид дээж болгож үс шилжүүлэн суулгах ажилбарыг үнгүй хийж өгөхөр болж Жэдигийн хуйхнаас төрлөх хар усыг нь ширхэг бүрээр нь суулж авах тэр мөчөд түүний хуучин амьдралч бас тасран одохшгэл болов. Ийхүү Жэди шинхэн хиймэл шаргал үстэйгээ гэртээ ирэхэд гэрт нь баярын ширээ засаастай ээж нь түүнийг хүлээж байлаа. Ээж нь Жэдигийн шин төрхийг хараад юу ч хэлсэнгүй. Магадгүй хилээд ч нэмэргүй гэдгийг ойлгосон байх л да. Тэр зөвхөн шин оны минь гэж хэлээд Жэдид жаахан мөнгө болон хайрын зурслал үлдээжээ. Энэхүү халуун дулаан уур амьсгал Жэдигийн дотор нуугдаж буй тэрхүү хүйтэн хиймэл ертөнцтэй аимшигтайгаар зөрчилдөж байлаа. Маргаашин Жэди аавынхаа ажлыг орлон цэвэрлэгэнд явлаа. Хин нэгний бөөлцийг арчиж доромжлыг дэвчиж зогсохдоо тэрээр энэ бүхэн зөвхөн түүний хятад төрхөөс болж байна гэсэн бодолтой улам бүрэл итгэн. Мөн гэрийн эзэн түүнд ядууст зориулсан эмчилгээ санал болгож Перу руу амралтаар явхаа гайхуулган Жэдигийн доторх өшөө авалтын галыг өдөөж орхив. Ядаж байтал сургууль дээр нь Оливиягийн бүлэг түн цэвэрлэгч гэдгийг нь олж мэдээд сонгуулийн зураг тууцууд дээр нь шалны мод зурж сүйтгэсэн байх нь. За тэгээд энэхүү басамжлал Жэдигийн эцсийн шийдвэрээ гаргахад хүргэв. Ийхүү Жэди эцэг эхээсээ сургуулийн аялал хэмээн худлаа хэлэн гарын үсгийг нь авч чадлаа. Ээж нь түүнийг аавтайгаа яг адилхан харагдаж байна гэж хайрлан ширтгэхэд Жэди ч эцсийн удаа өөрийгөө талент харав. Маргааш нь тэрээр клиник дээр очиж мэдсэлийн ширээн дээр хэвтлээ. Ухаан алдахын өмнө түүний чихэнд цагаан арист байх сайхан гэсэн хиймэл дуу ихшиглэж тархинд нь цагаан ариснуудын эрх ям амжилтын дүр зургал дараалан харагдана. Удалгүй тэрээр ухаан ороод талент харахтаа өөрийгөө таньсангүй. Шууд л нүднээс нь нулимс урсах ба энэ нь баяр баясгалан нь эсвэл гээгцэн мөн чанарын сүржийн харуулслын нулимс уу гэд тэр ч өөрөө мэдсэн. Ийхүү гэртээ харих замд нь танихгүй бяцхан охин түүнийг хөөрхөн юмаа гэж магтах нь түүнд яг л ялагч болсон мэтэл мэдрэмж. Ингээд гэртээ иртэл эцэг их нь хаалгаар орж ирсэн цагаан арист бүсгийг хараад айл андуурч хэмээн хөөж гаргахыг завдав. Харин Жэди хятадаар биел байнштай хэмээн уйлан хашгирч гэр бүлийнхээ нарийн нууцуудыг ярьж эхлэхэд аав ээж хоёр нь нүдэндээ ч итгэж чадсангүй. Аав нь чи миний охин биш хэмээн зөвхөнгөө баран хэлэхэд Жэди тэдний хамгийн хайртай хятад дуулж ийхүү тэрээр эцэг эхийнхээ гарын үсгийг хулгай өөрийгөө хувиргасан гэдгээ хүлээн зөвшөөр. Дараа нь тэд гэр бүлээрээ Этнос компани офис руу очиж доктор Виллигээс мэдслийг буцаахыг шаардсан ч хариулт нь маш хүйтэн хөндөй байлаа. Энэ бол эсийн төвшний бүрэн хувиргалт буцах зам байхгүй гэлээ. Жэдигийн ээж ч би зөвхөн хятад охиноо л буцааж аммаар байна. Зөрхрэн уйлахад эмчинч гэж зэвүүн гар бүр тэдэнд гэр бүлийн хөнгөлөлт санал болгож дайжиг. Ийхүү офисаас хөөгдөж гарсны дараа Жэди болон түүний эцэг эхийн хоор аимшигт маргаан дэгдэв. Ээж нь хятад хүн байна гэдэг чинь л бидний онцгой болгодог зүйл гэж хэлэхэд Жэди эцсийн маск ахуулан хятад байна гэдэг намайг сул дорой ядуу болгодог. Одоо би нүднийхээ хэлбэрээс болж хиндэж шүүмжлүүлэхгүй хэмээн хашгирлаа. Энэ үгсэн ч аавынх нь зүрхийг зүсэх шиг л болов. Аав нь түүнийг хараад эмээгийнх нь дүр төрхийг хардаг байсан ч одоо түүний өмнө ердөөл танихгүй харь хүн зогсож байлаа. Хэдий Жэди өөрийгөө аварсан гэж бодож байсан ч үндэ тэрээр өөрийнхөө үндэс ухсаагч мөн оршуулсан байлаа. За тэгээ Жэди өглөөс ирээд талент өөрийгөө биширч зогсдол духных нь найраас үл мэдээс хууларч байх нь тэр. Энэ бол эсийн хагалгааны анхны аюултай тохио байлаа. Гэвч тэр үүнийг үл томсорлон Калифорниогоос ирж Джон Хант гих шин дүрээр сургуульд авчлаа. Жэди байхдаа дог тоху болдог байсан бол одоо түүний хөвгүүд хүндэтгэж охид анзаарч эхлэв. Мөн Оливияд таалагдахын тулд тэрээр аавыгаа
кино продюсер хэмээн худал Оливиягийн хажууд хийгч мөн олж авав. Тэрээр тэдний өвөрмөц хооллолд бие авч явах байдлыг нь яг таг хуулбарлаж өөрийнхөө соёл өнгөрсөн үеэ хогийн сав өдрийн хоолтойгоо хамт чулуудав. Дараа нь Жеди аавынхаа цэвэрлдэг баян аялын харшийг өөрийнх нь мэт ашиглан үдшилэг зохиолов. Гэвч баяр цэнгэлийн дундуурч түүний нүүрний арьс хууларсаар ээж нь түүн рүү зогсолтгүй залхасаар л байлаа. Харин Оливия Жог сорхинд дуу дуулж өгөхийг шаардахад Жо өөрийнхөө соёлын аялгауг биш харин намайг хатан хаан болгоорой гэх утгатай хиймэл дууг дуулав. Ийхүү Оливия түүний нууцыг гадралсан мэт нууцлах харсаар ширтэж миний итгэлийг даавал би чамайг дэмжин хэмээн тулглаа. Удалгүй Бренда үдшилэг дээр ирж Жог үнэндээ Жеди гэдгийг олж мэдлээ. Тэрээр найзыгаа буруу замаар орж өөрийгөө устгаж байгаад харамсаж тэрвэрч уужилсан. Жедигийн сонгох цаг ирлээ. Гэвч үдшилгийн үеэр Оливиягийн бүлэг хідэн өнгөт арьс хүүхдүүдийг хөөхийг Жод тушаахан тэр. Ингээд Жо хатан хаан болохын тулд хамгийн үнэнч найз Брендага яв хэмээн хөөж гарахаас өөр аргагүй төрөв. Брендагийн итгэл найдварч нүдэн дээр нуран харин Жеди хүссэн дэмжлэгээ Оливиагаас авч чадав. Тэр Оливиягийн талыг сонгосноор нийгмийн дээд давхархад багтсан ч хүн чанараа тэр чигтэнгээжээ. Үдшилгийн дараа гэртээ ирэхэд аав нь түүнийг итгэл таах хүн болох хүртэл уцыг нь хураан авлаа. Гэвч маргааш өглөө нь байдал уламд ордож нүүрнийх нь нарис маш ихээр хуулж доорох бодит төрх нь ил гарч ихэлсэн тул Жо зузаан нүүр бодолтаар л өөрийгөө аргалж байлаа. Туд удалгүй төгсөлтийн баярын нэр дэвшигчэд тодорч Жогийн нэр хамгийн сүүлд дурдагдлаа. Оливия түүнийг дэлхийд даяар шууд бичлэгээрээ сурталчилж байсан ч Брендагийн хэлсэн үгс Жедигийн зүрхэнд маш тодор үлдэв. Чи өөрийгөө царай муутай гэж бодсондоо л ингэсэн. Тийм учраас чи намайг ч бас царай муутай гэж харж байгаа. Тэнд зүгээр л нэг хуулбар ялалт байгуулахыг үзэх гэж би очих гих үгс. За тэгээд Жеди маань ч ялалтад ойрцсон ч түүнийг хайрладаг байсан цорын ганц хүн түүний хуулбар хэмээн нэрлээд орхин отгон тэр. Удалгүй Жедигийн биеийн байдалч гамшигын хэмжээнд хүрлээ. Түүний нүүрний арьс яг л хуучин хааны цаас шиг хууларч унжиж эхлэв. Мөн эмнэлэг дээр очиход хүлэн авагч нь түүнийг хүн биш юм шиг л харьцаж бүр эвдэрсэн бүтээгдэхүүн мэт тоос наалд өгөөд л явуулхан тэр. За үүгээрч зогсохгүй гэртээ байдал уламд ордож түүний нууцаар зохион байгуулсан үдшилгээс болж аав нь ажилласаа халагджээ. Харин ээж нь түүнээс үннийг асуув. Жеди гимшиг нь байдгүй. Та хоёр одоо л нэг англи хэл сур. Жинхэнэ ажилд орох боломжтой боллоо хэмээн аав ээжийнхээ 10 жилийн хөдөлмөр золиосыг доромжилж орхив. Энэхүү хүйтэн үгсэн гэр бүлийн харилцааг нь ч бүр мөсөн үгүй хийх шиг л боллоо. Энэхүү Жеди нүрээ наалтаар тогтоон төгслийн баяртаа очлоо. Гэвч бүжгийн талбай дээр үнсэлцэх үед түүний нүур хайлж эхлэхийг залуу анзааран цочирдож орхив. Яг энэ мөчөд Оливия гарч ирэн түүнд туслалаа. Оливиягийн чиний хуучин нүур чинь эхлээд эсэргүүцдэг юм гэх үг Жедигийг цочроохон тэр. Учир нь Оливия бол зүгээр нэг найз биш. Харин энэ хуурамч ертөнцийн амьд жишээ байж л тээ. Удалгүй тайзан дээр Жедигийн нэрийг зарлаж хатан хааны титмийг зүүлгэх тэр агшин. Дэлхийн ертөнц тэр чигтээ нуран унах шиг л болов. Жедигийн нүүрний арьс бүх сурагчдын өмнө аимшигтайгаар гажиж доошоо хайлж урсжээ. Ийхүү түүний мөрөөдөж байсан ялтын мөчөд бүх нийтийн жигшил зэвүүцэл болох хувирч Жеди эмэг замраагүй байдлын дунд ухаан алдан унлаа. Дараа нь Жеди Оливиягийн гэртээ сэрэх ба тэнд тэрээр аимшигт үнэтэй нүур тулав. Оливия болон түүний аав нь күүп хүмүүс байсан ч одоо тэдэнд өөрийн гэсэн төрөх соёл үлдээгүй гэлээ. Мөн Оливиягийн ээж мэс засал хийлгэхээс татгалзсан тул гэр бүлээсээ хөөгдөж арчигдсан байж л дээ. Ийхүү ижил үзэл баримтлалгүй хүмүүс явандаа алга болж одно тэдний үгээс Жедид нийгмийн зүгээр нэг хуулбар болох уу эсвэл өөрийнхөө үлдэх үү гэдэг сонголтыг үлдээв. За тэгээд гэртээ иртэл хүний аав ижил болсон хойно охиноо юу ч хийсэн хамаагүй тусаад л авлаа. Ээж нь түүнийг хятад царайтай өсөхөд ямар их дарамт мэдэрч байсныг нь ойлгож буйгаа хэлж тэрхэд Жедиж анх удаа чин сэтгэлээсээ уйллаа. Харин аав нь түүнд амьдралын хамгийн том сургамжийг өгч Америк хүн болох нь гол зорилго бишээ. Харин өөрийнхөө соёлтой Америк хүн байх нь чухал хэмээн цаглаа. Дараа нь Жеди этнос эмнэлэг рүү очиж эмчээс тусламж гуйсан ч доктор Вилли шинэ ургамал цэцгэлгийн тулд өрн үхэх ёстой хэмээн хүйтэн онлоо хэлээд түүнийг хөөж гаргав. Ийхүү Жеди гэртээ хараад толны өмнө суулаа. Тэрээр нүүрэн дээр хуурамч хиймэл арьсаа ширхэг бүрээр нь хуулж эхлэхэд арьсны цаанаас түүний төрлөх зүүн Аз зүрхтэй нүдэн тодорч гарч ирэв. Ингээд тэрээр тол руу ширтэн нулимс туслуулахдаа олон жил үзэн ядаж байсан тэрхүү төрхөө анх удаа хайрлан биширж өөрийгөө хүлээн зөвшөөрч буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжгээ битгий мартаарай.